За, юу яцгаанда манайхан WannaCry ransomware attack гэж юу байсан бэ? Хаанаас гаралтай, ямар учиртай зүйл болохыг ярьж өгөхөөр бэлтгэлээ. Дэлхийд даяар хохирол учруулсан WannaCry халдлага. WannaCry нь 2017 оны 5 дугаар сарын 20-нд дэлхийд даяар дэгдсэн ransomware халдлага юм. Энэ нь хэрэглэгчдийн компьютерийг түгжиж, шүүгдлийг сэргээхийн тулд биткойноор төлбөр шаарддаг заваа вирус юм. Энэхүү халдлага нь 2017 оны 5 дугаар сард WannaCry ransomware криптогоором дэлхийд даяар хийсэн кибер халдлага байсан бөгөөд Microsoft Windows үйлдвэрлэлийн системтэй компьютерууд өгөгдлийг шифрлэж биткойн криптовалютаар төлбөр шаарддаг юм. Үүнийг Америк нэгдсэн улсын үндэсний аюулгүй байдлын агентлаг NSA Windows систем зориулсан бүтээсэн Ethernet бүлгийг ашиглан түгээсэн юм. Халдлага болгоос 1 сарын өмнө The Shadow Brokers гэх бүлэг хулгайлт задруулсан бөгөөд Microsoft өмнө мөлжлөгийг авахын тулд засваруудыг гаргаж байсан бол WannaCry-ийн тархалтын ихэнх нь эдгээр ашиглаагүй эсвэл ашиглалтын хугацаанд дууссан хуучин Windows системүүдийг ашиглаж байсан бөгөөд эдгээр засварууд нь кибер аюулгүй байдлын зайлшгүй шаардлагатай байсан ч олон байгууллага 24 7 ажиллах шаардлагатай жоохон завсар гарвал гарынхан салгаар мөнгө урсчих гээд байсан тул хуучин Windows програмуудыг ашигласан хэвээр хулгайчуудад нэг сайхан боломж гаргасан гэхэд болно. Халдлага нь 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 7 цаг 44 минутад эхэлсэн бөгөөд Маркус Хайдс илрүүлсэн вирусыг унтраалгыг бүртгэснээс хэдхэн цагийн дараа 15 цаг 3 минутад зогссон юм. Унтраалга 0 хэдийн халдвар авсан компьютеруудыг шифрлэхээс сэргийлж WannaCry-ыг цааш түгэхээс сэргийлсэн боловч энэхүү халдлага 150 орны 300 мянган гаруй компьютер үрдэж нийт тохирол нь хэдэн зуун саяас тэрбум доллар хүртэл хүрсэн гэж тооцоолсон юм. Тухайн үед аюулгүй байдлын мэрэгжилтнүүд үтний үржилсэн зөвлөгөөгөөр халдлага хойд солонгос эсвэл тус улсад ажилладаг агентлагуудаас гаралтай гэж үзсэн байна. 2017 оны 12 дугаар сард Америк нэгдсэн улсын Их Британи энэ халдлагын ард хойд солонгос байгаа гэж аль бие ёсоор мэдгдсэн ч хойд солонгос улс уг халдлагад ямар ч холбоогүй гэдгээр няцаасан юм. WannaCry-ийн шинэ үйлдвэр нь 50-ны хагас дамжуулагч үйлдвэрлэлийн компаниг 2018 оны 8 дугаар сард чип үйлдвэрлэх хэд хэдэн үйлдвэрээр төр зогсоогд хүргэсэн юм. Тэрж байтугай хамгийн дэвшилтэд байгууламжуудын 10,000 машинд суулгаад дамжсан шииртэ болгоч байна. Энэхүү системийг WannaCrypt-ээр 2.0 гэж нэрлэдэг бөгөөд өөрөө автоматар тархах тээвэрлэлтийн механизмыг агуулдаг тул сүлжээний үт гэж нэрлэгддэг юм. Энэхүү тээврийн код нь эмзэг системүүдийг сканердэж хяналт авахын тулд Ethernet Blue Exploit, Double Cluster хэрэгслийг өөрийн холбоорыг суулгаж ажилтуулдаг. WannaCry-ийн 0.1.2 хөлбөрүүдийг Microsoft Visual C-6.0 ашиглан бүтээсэн байдаг. Энэ үйл явдлын эргэн тойронд анхаарлаа хандуулж тайлбар өгсөн хүмүүсийн ихэнх нь Америк нэгдсэн улсын үндэсний аюулгүй байдлын агентлаг аль хэдийн илрүүлсэн боловч үүнийг өөрийн довтлохын ажилд мөлжлөг бий болгоход ашигласан явдал байв. Үүнийг Microsoft мэдээлэхийн орнд Microsoft эцэст нь энэ эмзэг байдлыг олж илрүүлсэн бөгөөд 2017 оны 3 дугаар сарын 14-ний мегмар гарагт тэд MS-17 0-оор аюулгүй байдлын эмэгтэхлийг гаргасан бөгөөд энэ нь алдаа дутагдлыг наривчлан харуулсан бөгөөд тухайн үед дэмжигдэж байсан Windows-ийн бүх хөлбөрт засваруудыг гаргасан болохыг зарласан юм. Double Cluster бол арын алхны хэрэгсэл бөгөөд 2017 оны 4 дугаар сарын 14-нд The Shadow Brokers-аас гаргасан юм. 2017 оны 4 дугаар сарын 21-ээс эхлэн аюулгүй байдлын судлаачид Double Cluster-ын суурилсан хэдэн 10,000 компьютер байгааг мэдээлсэн юм. 4 дугаар сарын 25 гэхэд халдвар авсан компьютерийн тоо хэдэн зуун мянга төрж тоо нь өдөр бүр нэмэгдэх гэсэн тооцоо гарсан юм. WannaCry код нь Double Cluster халдварын даваа талыг ашиглан эсвэл өөрөө суулгаж болдог юм. WannaCry програмыг ажилуулахад эхлээд kill switch домен нэрийг ашигладаг. Хэрв нь олдохгүй бол ransomware компьютерийн өгөгдлийг шифрлэж дараа нь SMB-ийн эмзэг байдлыг ашиглан интернетийг санамсаргүй компьютерууд болон хажуугаар нь ижил төрлийн компьютерууд тархахыг оролддог сүлжээ юм. Локал систем дээр WannaCry гүйцэтгэх файл нь нөөцийн хэсгээс 2 тийм болон тохиргооны файлуудыг задал салгадаг. Энэ нь мөн задлсан санг нуух, аюулгүй байдлын тодорхойлогчдыг өөрчлөх, шифрлэлтийн түлхүүр үүсгэх, сүүдрийн улбарыг устгах гэх мэт орчин үеийн бусад ransomware-ийн нэг адил ашигтай ачаал нь хэрэглэгчдийн файлыг шифрлсэн тухай мессежийг харуулдаг бөгөөд 3 хоногийн дотор 300 орчим $, буюу 7 хоногийн дотор $600 өгөхийг шаарддаг юм. Төлбөрийн дараа хүмүүс мэдээлэл буцааж авахгүй өндөр орлоготой байх нь ийм компанид ажил өрнүүлэхэд түлхэж болох тул шинжээчд өртсөн хэрэглэгчдэд төлбөр төлөхгүй байхыг яаралтай зөвлөсөн юм. 2017 оны 6 дугаар сарын 14-ний байдлаар халдлага нэмсний дараа нийт $130,000, 51 биткойны нийт 327 төлбөрийг шилжүүлсэн байдаг. 5 дугаар сард болсон анхны хадлагын маргааш нь Microsoft-ийн ашиглалтын хугацаанд дууссан бүтээгдэхүүнүүд Windows XP, Windows Server 2003 болон Windows 8 зориулсан хамгаалтын шинжилгүүдийг гаргасан юм. Эдгээр засваруудыг 2 сард бүтээсэн боловч муу хугацаанд бүр төлбөр төлсөн хүмүүстэй л тарааж байсан байна. Microsoft компани кибер хамгаалтын үйл ажиллагааны төвийн дарга Adrian Hall хэлэхдээ одоогоор кибер халдлага төртөг эрсдэл өндөр байгаа тул эдгээр шинжилтийг ашиглан болцсошгүй аюулаас хамгаалах нэмэлт хамгаалалт болж байгаа тул бид ийм арга хэмжээ авахар шийдсэн гэж хэлсэн юм. DNS нүхэнд домен нэрийг бүртгүүлснээр халдлага тарахыг зогсоосон. Учир нь ransomware нь зөвхөн WannaCry-ээр халдварсан бүх компьютерийн тухайн доменид холбогдох боломжгүй тохиолдолд компьютерийн файлыг шифрлэдэг байсан.
вебсайтын бүртгэлийг хийх боломжгүй байсан. Энэ нь аль хэдийн халдвар авсан системүүд тос болоогүй ч анхны халдварын даргалтыг удаашруулж дэлхийн хэмжээнд ялангуяа бусад газартай адил халдвар төртөөгүй Хойд Америк, Азид хамгаалтын арга хэмжээ авахд цаг хугацаа өгсөн юм. 5 сарын 14-нд WannaCry анхны үйлбэр гарч ирсэн бөгөөд үүний дараа 5 дугаар сарын 15-нд сүүлчийн Kill Switch 2 дахь үйлбэр гарсан бөгөөд үүнийг Checkpoint хоёрын тагнуулын шинжээчид бүртгэсэн юм. Хэд хоногийн дараа WannaCry-ийн шинэ үйлбэр нь Kill Switch-д бүрэн багтаагүйг илрүүлсэн юм. 5 дугаар сарын 19-нд хакерууд WannaCry-ийн Kill Switch доменыг офлайн болох зорилгоор үйлчилгээ үзүүлэхээс татгалзах хандлагыг хэрэгжүүлэхийн тулд Mirai ботоныг хувилбарыг ашиглахыг оролдсон гэж мэдээлсэн. 5 дугаар сарын 22-нд Hitjuice сайтын кэштэй үйлбэр рүү шилжснээр доменыг хамгаалсан бөгөөд энэ нь шууд сайтаас хамаагүй өндөр ачаалттай ажиллах чадвартай байсан юм. Судлаачид тусад нь тэдний payback системд хэрэглэгчийн мэдээллийг шийдвэрлэхэд ашигласан түлхүүрүүдийг сэргээх замаар WannaCry болон бусад хэд хэдэн ransomware-ыг ялж чадна гэдгээ мэдэгдсэн юм. WannaCry ашигладаг Windows шифрлтийн афинуудыг ачааллын үеийн түлхүүрүүдийг үсгэхэд ашигладаг үндсэн тоог санах хойноос бүрэн устгаж чаддгүй тогтоогдсон бөгөөд хэрэв тэдгээрийг дарж өчөөг эсвэл суурин санах хойноос устгадаагүй л шаардлагатай түлхүүрийг сэргээх боломжтой болсон юм. Халдвар авсны дараа WannaCry процесс устгадаагүй компьютер дахин хасаагүй тохиолдолд түлхүүр нь санах хойд хадгалагддаг юм. Энэхүү системийг бранд судлаач WannaKey гэдэг хэрэгслийг бүтээхэд ашигласан бөгөөд энэхүү халдлагыг WannaKey гэдэг хоёр дахь хэрэгслүүр давтсан бөгөөд Windows 7 болон Server 2008 R2 дээр ажиллахад туршиж үзсэн юм. Эхний дэгдэлтээс хойш 4 хоногийн дотор эдгээр хариу арга хэмжээний улмаас шинэ халдварууд маш удаашрж байсан юм. Тэмдэглэлд хийсэн хэн шинжилгээний дүн шинжилгээ нь зохиогчдод хятад хэлтэй, англи хэлтэй байх магадaltaйг харуулж байсан юм. Учир нь эдгээр хэл дээрх тэмдэглэлийн хэлбэрүүд нь хүний гараар бичигдсэн байж магадгүй байсан. Холбооны мөрдөх төвчний кибер зан үйлийн шинжилгээний төвөөс хийсэн шинжилгээний дагуу ransomware хэлний файлуудыг үүсгэсэн компьютер хангуул хэлний фонтууд суулгасан байсан нь rich text font шошго байгаа нь нотлогдож байсан юм. Хэлний файл дахь мета өгдөл мөн ransomware үүсгэсэн компьютерийн Солонгост ашигладаг UTC нэмэх 9 цаг гэж тохируулсан болохыг харуулж байна. 2017 оны 12 сарын 18-нд Америкийн нэгдсэн улсын засгийн газар WannaCry халдлагын гол буруудан Хойд Солонгос гэж ичлэв. Дараа нь ерөнхийлөгч Трампын дотоодын аюулгүй байдлын зөвлөх Том Боссер The Wall Street Journal сэтгүүлд энэ хэргийн талаар нийтлэл бичиж, бид энэ мэдээллийг хөнгөн хийхгүй, энэ нь нотлох баримтад үнэлсэн гэж хэлсэн юм. Маргааш нь хэвлэлийн багварал дээр Боссер хэлэхдээ Ким Чен Ун програмын халдлага эхлүүлэгч тушаал өгсөн болохыг нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна. Канада, Шинэ Зеланд, Япон улсууд халдлагыг Хойд Солонгостой холбосон нотлох баримтын талаарх Америкийн нэгдсэн улсын үнэлгээтэй санал нэг байна гэж хэлсэн ч Их Британий гадаад хэрэг хамтран нөхөрлөлийн алба мөн Америкийн нэгдсэн улсын эсрэг байгаагаа зарласан юм. Харин Хойд Солонгос кибер халдлагын хариуцлагыг няцаасан байна. 2018 оны 9-р сарын 6-нд Америкийн нэгдсэн улсын хууль зүйн яам Хойд Солонгосын нэгүүлгачийг 2014 оны Sony Pictures-ийг хакерсан эрэгт буруутгаж буйг албан ёсоор зарласан юм. Тус улсын хууль зүйн яам FAQ-ийг Хойд Солонгосын хакер гэж шинжээчдийн багийн бүрэлдэхүүнд ажиллаж байсан гэж баталсан юм. Хойд Солонгосын тагнуулын ерөнхий төвчөө хууль зүйн яам энэ багийг бусад үйл ажиллагаанаас гадна WannaCry халдлагад оролцсон гэж мэдэгдсэн юм. 2017 оны 5 дугаар сарын 17-нд Америкийн нэгдсэн улсын 2 намаас бүрдсэн хууль тогтоогчид үндэсний аюулгүй байдлын бусад ашиг сонирхолд эмзэг байдлыг илчлэх хэрэгцээг идэвхжүүлэхийн хэрэгцээ олон нийтийн итгэлийг хадгалахын тулд ил тод байдал хариуцлагыг нэмэгдүүлэхийн тулд мөлжлөгийн хараат бус зөвлөлөөр хянуулах зорилготой патчуулыг танилцуулсан юм. Харин хамгийн их халдлага төрсөн улс болох Их Британи халдлагын үр дагавар нь улс төрийн үр дагавартай байсан бөгөөд Их Британийн үндэсний эрүүл мэндийн үйлчилгээнд үзүүлэх нөлөө нь маш хурдан улс төрийн шинжтэй болж засгийн газраас NHS-ийг дутуу санхүүжилснээс үр нөлөөг улам бүр дордуулсан гэж мэдэгдэв. Тухайлбал Windows XP зэрэг ашиглагдж буй Microsoft-ийн дэмжигдээгүй програм хангамжийг ашиглаж байсан бөгөөд дотоод иргэн сайд Amber Alert өвчтний мэдээллийг хуулбарласан эсхийг хэлэхээс татгалцсан юм. Бусад техник хангамж, програм хангамжийн борлуулагчид ирээдүйн аюулгүй байдлын алдаа дутагдлыг тооцоолж чаддаггүй бөгөөд техникийн дизайн болон засваруудыг зохих ёсоор хүлээн авч хэрэглэх боломжгүй системийг зардаг байсан гэж мэдэгдэжээ. Харин NHS нь XP ашиглаж байгаа гэдгийг үгүйсгэж, байгууллагын доторх төхөөрөмжүүдийн дөнгөж 4.7 Windows XP үйлдвэрлэлийн системтэй гэж мэдэгдсэн юм. Үйлчилгээний тасалдал болон мэдээлэл технологийн шинжилтийн улмаас NHS хийсэн халдлагын өртгөн нь 92 сая фунт стерлингээр үнэлэгдсэн байна. Халдлагын дараа NHS Digital нь Их Британий NCSS-ээс зохион байгуулагддаг мэдээллийн аюулгүй байдлын гэрчлэг болох Cyber Essential Plus стандартыг хангахын тулд тооцоолсон 1 тэрбум фунт стерлинг санхүүжилтээс татгалцсан юм. Энэ нь мөнгөний үнцэнд биш бөгөөд фунт стерлингээс дээш хөрөнгө оруулалт хийсэн гэж мэдэгдсэн юм. 60 сая кибер аюулгүй байдлын голсол талыг арилгахын тулд дараагийн 2 жил 150 сая фунт стерлинг зарцуулахыг төлөвлөсөн аж. WannaCry ransomware халдлагын этгээдүүд одоо хүртэл баригдаагүй бөгөөд одоогоор Хойд Солонгосын хакерын бүлэгтэй холбоотой гэж үздэг.
Америкийн нэгдсэн улс болон бусад орны аюулгүй байдлын байгууллагууд WannaCry халдлагыг Хойд Солонгосын Lazarus Group нэртэй хакерийн бүлэгтэй холбосон үздэг. Энэхүү бүлэг нь өмнө хэд хэдэн томоохон халдлага, Sony Pictures-ийн халдлага, Бангладеш банк кейстэй холбоотой гэж үздэг. Хойд Солонгосын засгийн газар уг бүлгийг дэмждэг гэж олон улсын байгууллагууд үздэг. 2018 онд Америкийн нэгдсэн улсын холбооны мөрдөх төвчөө болон Сангиам Хойд Солонгосын иргэн Фак Жин Хёгийг хаалгад оролцсон гэж буруутгасан юм. Тэрээр Lazarus Group-тэй хамтран ажиллаж WannaCry халдлагыг зохион байгуулсан гэж мэдэгдсэн юм. Фак Жин Хёг Хойд Солонгост байрлах дижитал аюулгүй байдлын байгууллагад ажиллаж байсан гэх мэдээлэлтэй. Харин яагаад баригдаагүй вэ гэвэл Хойд Солонгосын дэглэмийн хамгаалалт, Хойд Солонгосын засгийн газар олон улсын ориг шимжлэлийг хүл хязгаарлан өөрийн иргэдийг шилжүүлж өгөөгүй. Гэмт хэрэгтнүүдийн байршлыг нуух чадвар, хакерууд өөрсдийн IP-ийг нууж халдлагыг виртуал орчноор дамжуулан явуулсан нь учраас мөрдөхөд маш хэцүү байсан юм. WannaCry халдлагын дараа олон улсын аюулгүй байдлын байгууллагууд кибер халдлагатай тэмцэх стратеги хамтран ажиллагаа сайжруулахыг эрмэлзсэн юм. Гэсэн ч халдлагыг зохион байгуулсан этгээдүүд аль бие ёсоор баригдаагүй бөгөөд Хойд Солонгосын бүлэглэлийн үйл ажиллагаа одоо ч үргэлжилж байгаа гэж таамагладаг. Хэрэгтнүүдийг аль бие ёсоор хариуцлага татах боломжгүй байгаа ч энэ үйл явдал кибер аюулгүй байдал дэлхийд дахинд ямар чухлыг сануулсан билээ. За хөгшөд залуусаа энэ үртэл хамт үйсэн та нартаа баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.